За өгдсөн хоёр тулгуурт арааны өгдсөн ачааллалд үүсэх дотоод хүчний хэмжээг тодорхойлъё. За арам дээр гэж юм чинь энэ даваа хүч, Q хөндлөн хүч, M гулзаалах моментийн хэмжээг тодорхойлно. За тэгэхээр бид нэр хоёр тулгуурт рамны хувьд тулгуурууд дээр үүсэж байгаа реакцуудыг тодорхойлох ёстой. За тулгууруудыг дугаарлая. За B, C гэж дугаарлаж. За тэгвэл B тулгуур дээр RB HB гэсэн реакц. За C хөдөлгөөнтэй нөхсөн тулгуур дээр RC гэсэн реакцууд үүснэ. За тэгвэл эдгээр реакцуудыг бид огтлол хийхээс өмнө тодорхойлсон байх ёстой. За тэгвэл тухайн цэгүүдтэй харьцангуй моментын тэнцвэрийн тэгшгэлийг бичье. За B цэгтэй харьцангуй моментын тэнцвэрийн тэгшгэл бичье. За цагийн зүйн дагуу дагуу байвал нэмэхээр авъя. За QA квадратыг баах нь 2. За нэмэх нь F-ийг үржигнэ. Нэмэх нь QA квадратыг баах нь 2. За тэгээд хасах тэмдэгтээ M. За RC-ийг үржигнэ. байна. За эндээс RC-г олъё. RC. За тэг 15 QA квадрат. За нэмэх нь 1.5 QA квадрат. За нэмэх нь QA квадратыг баах нь 2. Хасах нь тэг 1.5 QA квадрат байна гэсэн үг. Эндээс 2 QA квадрат гарна гэсэн үг байна. 2 QA квадрат А квадрат нь А квадраттай байгаад брагтад 2 QA гэсэн үг байна. За тэгвэл одоо С цэгтэй харьцангуй моментын тэнцвэрийн тэгштэл бичье. Моментын тэнцвэрийн тэгштэл бичье. За RB-г үржих нь А. За нэмэх нь QA квадратыг баах нь 2. Нэмэх нь F-ийг үржих нь А. За хасах нь QA квадратыг баах нь 2. Хасах нь ийм байх нэ. Тэнцвэрийг. За эндээс RB гэдэг маань. За энэ хоёрыг чимэгдэвчээ. За 1.5 QA квадрат хасах нь 1.5 гэдэг чинь QA гэсэн үг байх нэ. За тэгвэл одоо эерэг тэмдэгтээр тэнцвэрийн тэгштэл бичээд реакцуудыг зөв болсон эсхийг шалгая. RB, RC хасах нь QA гэсэн үг. Тэнцвэрийг байх хэвээр. За RB маань QA байж байгаа. За RC маань RB маань энд хасах QA байх юм шүү дээ, тэ. За хасах QA нэмэх нь RC маань 2 QA хасах нь QA ингээд тийг болоод бид нэр реакцуудыг зөв болсон байна гэж үзлээ. За тэгвэл одоо X тэнхлэг буюу хэвтэй тэнхлэгтэр тэнцвэрийн тэгшгэлээс HB-г тодорхойлъё. HB хасах нь QA хасах нь F хасах нь нэмэх нь. За HB нэмэх нь QA нэмэх нь F.
За эндээс АШ Б гэдэг маань хасах 2.5 Q авах нэ. За одоо огтлуудыг хий. За 1 огтол 2 огтлол. За 3 огтлол. 4 огтлол. 5 гэсэн огтлуудыг хий. За 1 огтлол. 1 огтлол. За Z1 нь тэгээс AZ. За E1. За RB маань шилүү рүүгээ чиглэж байгаа учраас шахаж байгаа гэж үзээд хасах тэмдэгтэйгээр авлаа. Хасах тэмдэгтэй RB. За RB маань хасах Q гэж ин хасгасхын нэмэх Q гэсэн үг. За QZ1 нь за B1-ийг дандаа дотродлоос нь харж огтлолуудыг хийнэ гэж үзье. За хасах тэмдэгтэй HB хасах нь QZ1. За момент нь MZ1 нь хасах HB-г үржихэн Z1-ийг хасах нь QZ1-ийн квадратыг хуваах нь 2. За энд Z1 нь тэг үед QZ1 нь за хасах HB гэж байгаа. HB маань өөрөө хасах тэмдэгтэй 2.5 Q байж байгаа. Хасгасхын нэмэх 2.5 Q гэсэн үг. За тэгвэл MZ1 нь тэг байж таарна. За Z1 тэнцүү А үед QZ1 штрих нь за нэмэх 2.5-аас 5 Q-аас хасдаг нь Q гэсэн үг. 1.5 Q-А гэсэн үг. За тэгвэл MZ1 штрих нь нэмэх 2.5-аас тэг 1.5 гэсэн үг. За 2 Q-А квадрат гэсэн үг. За тэгвэл 2 огтлолт. Z2 нь А-гаас 2AZ. За N2. За N2 мэдээж хасах тэмдэгтэй AB буюу энэ маань QA гэсэн үг байх нь. За QZ2 нь хасах HB хасах нь QA тэнцүү хасах HB хасах нь QA хасах нь F за гэж орж ирнэ гэсэн үг. За эндээс HB нэмэх хасгасхын нэмэх бол нь 2.5 хасах нь 1.5 тэг болно гэсэн үг байна. За MZ2 нь за хасах HB-г үржихэн Z2 хасах нь QA Z2-оос хасах нь тэг 1.5A хасах нь AB-г үржихэн Z2-оос хасах нь А. За энд
Z2 тэнцүү А үед энэ Z2 энэ Z2 2 QA квадрат. За Z2 тэнцүү 2А үед энэ Z2 штрих нь за 3 огтлолд. За энэ 3 маань за хасах тэмдэгтээ HB хасах нь QA хасах нь F тэнцүү H3 HB чинь 2.5 1.5 тэг зүг байх нь. За QZ 3 RB хасах нь QZ 3 байх. За Z3 за ийм Z3 за RB Z3 за хасах нь HB үржих нь 2 хасах нь үржих нь 2А тийм ээ 2А үржих нь 1.5А за хасах нь AB үржих нь А хасах нь QZ квадратыг авах нь 2 за Z 3 квадрат Z3 тэнцүү тэг үед QZ3 RB буюу RB мананахаар хасах QA байж. За MZ3 QA квадрат за Z3 тэнцүү А үед за QZ3 штрих нь за хасах RB хасах QA хасах QA 2 QA гэсэн үг байна. За MZ 3 штрих нь за RB маань хасахгүй байж байгаа QA квадрат хасах 1.5 QA-гийн квадрат гэсэн байна. За 4 огтлолд Z4 маань
Тэгээс АЗ. За. Аш. За энэ 4 гэдэг маань хасах тэмдэгтэй RC буюу RC маань 2QA байж байгаа. Хасах 2QA гэсэн үг байна. За QZ4 маань тэг. За MZ4 маань тэг гэсэн үг. За 5 хөтлөлт. Z5 нь агаас 2AZ. За энэ 5 маань хасах RC буюу хасах 2QA гэсэн үг байна. За QZ5 маань тэг. За MZ5 маань ийм буюу тэг 5QA квадрат ах нэ. За тэгвэл 5 хөтлүүдээ хийсэн чи одоо бид нэр дотоод хүчнийхээ F бүрийг байгуулъя. Нэгдүгээр нь бид нэр энэ даваа хүчний F бүрийг байгуулъя. Энэ даваа хүчний F бүр за нэгдүгээр хөтлөл дээр нэмэхгүй аа. За 2 дугаар хөтлөл дээр ч гэсэн модел нэмэхгүй байж байгаа. За 2 дугаар хөтлөл, 3 дугаар хөтлөл дээр тэг байж байна. Тэг байна. За 4 дугаар хөтлөл, 5 дугаар хөтлөл дээр 5 дугаар хөтлөл дээр асахгүй 2QA байж. За энэ бол бидний энэ давуу хүчний бүр. За хөндлөн хүчний бүрийг байгуулъя.
хөндлөн хүчний фүр. За нэгдүгээр хөвчлөл дээр хөндлөн хүч маань тийг байхад нэмэх 2.5 А байхад нэмэх 1.5 За. За 3 дугаар хөвчлөл дээр тийг байхад асахгүй аа. За асах 2 куач. За куа асах куа. За энэ бол бид нар энэ хөндлөн хүчний фүр гэж. За одоо уулзах моментийн фүрийг байгуулъя. Уулзах моментийн фүрийг. За нэгдүгээр хөвчлөл дээр тиг байхад 1 метр буюу А байхад нэмэх 2 куа квадрат нэмэх 2 квадрат. За 2 дугаар хөвчлөл дээр А хахад нэмэх 2 2
2 авж нэмэх 2 QA квадрат байх нэ. 2 QA квадрат. За. За. 3 дугаар хөтлөл дээр тэг байхад нэмэх 2 QA квадрат байна. Нэмэх 2 QA квадрат. За. Байхад тэг 1.5 QA квадрат байж нэмэх тэг 1.5. За 4-р хөтлөл дээр тэг байгаа. 4-р хөтлөл дээр тэг байгаа. За 5-р хөтлөл дээр нэмэх тэг 1.5 QA квадрат гэж. За ингээд момент бүр зурагдах нэ. За эндээс сархан бол момент бүр дээр тайлбар хийхэд за рамын одоо босоо хэвтэй энэ шилүүнүүдийг нэг тэнглэгэд тэгшүүлэхэд өөрөөр хэлбэл момент байхгүй бол моментын хэмжээгээр өсрөхгүйгээр өөрөөр хэлбэл энэ зангилаануудад ирэх моментын утгууд байх нь хоорондоо давхцаж явах хэвээр. За энд момент үлчиж байгаа учраас моментын хэмжээгээр өсөрсөн байна. За тэгэд нэмэх тэмдэгтээ одоо моментын утгыг дандаа рамныхаа гадна талд зурдаг. За хөндлөн хүч дагуу хүчин дээр нэмэх асах утгуудыг гэгс тэмлэгийн нэмэх асах тэмдгийг адил давхцуулж одоо тэмдгийг ялгаж өөрөөр хэлбэл тэмлэгийн доотлолт тэмлэгийн зүүн талд асах тэмдэгтээ дагуу хүч болон хөндлөн хүчнэр бүрийг зурдаг бол баруун гар талдаа тэмлэгийн баруун талд нэмэх тэмдэгтээ дагуу хүч болон хөндлөн хүчний бүрүүдийг зурдаг байх нэ.